Энэ гэхдээ бүр амар зүрх өвдсөн зурагнууд, зүрх өвдсөн. Яаж өвчээгүй юм? Яаж амьд минд гарч ирсэн? Манайхан бас бодгол хэрэгтэй те. За сайн байцгаана уу? Якин байна. Ингээд миний дараагийн влогт тавтай морил. За ингээд 1 сарын 11-ний байдлаар Монгол улсад жагсаал цуглаан болоод тэгээ бүгд жагсцаагаа талбай дээр очиод, төв талбай дээр очиод үгээ илэрхийлээд байж байтал өнөөдөр 1 сарын 12 буюу өнөөдөр нэг хэрэг гарсан. Тэрний юу вэ гэхээр найз охиноо найз залуунд зодсон хэрэг гарсан. Тэгээ энэ бол бүр амар хэрэг гарсан. Зүгээр бас энгийнч нэг гэр бүлийн маргаан биш. За яг хүмүүсийн нүдээр бол ингээд жагсаал цуглаан ингээ бөө юм болж хахад энэ нөгөө ийм хэрэг гарч айл 10 сарын хэдэнд боллоо. 10 сарын 27-нд болсон явдал бахад яагаад заавал өнөөдөр гаргаж ирж байгаа юм бэ? Энэ явуулга юм шүү, худлаа юм шүү. Эсвэл зүгээр нүрээ будаад ингээд жүжижээвэл яах вэ? Мөнгө авч ивэл яах вэ гэсэн хардталт бас маш өндөр байгаа. Гэхдээ ийм хардталт те ийм худлаа юм шүү. Тэгээ заавал 10 сарын 27-нд болсон хэргийг яагаад бүр ингээд хэдэн сар дарснаа одоо гаргаж ирж байгаа. Нэг талаараа бас ингэж хардаж болно. Гэхдээ нөгөө талаараа энэ бол Монголд байгаа одоо энэ үзэгдэл маш их байгаа заяа. Бүр зүгээр ч нэг ингээд өнөөдөр энэ охин хэлж байгаа ч юм биш, хэлэхгүй нуугдаж цаананд байгаа ийм үйл явдал болж байгаа нь нэр өвчтөчнөөнөөрөө болж байгаа. Бид нарыг мэдэхгүй, бид нарыг сонсоогүй ингээд одоо ингэ эмэгтэйчүүд нь өөрсдөө хохирчоод хилдэггүй, нуун дарагдуулд ийм хэрэг үзэндөө болж байгаа. За тэгээ пост оруулсан байсан хэдүүлээ постын бөөндөө уншия. За 2024 оны 10 сарын 27-нд болсон явдал. Эхлээд хаалга түгжээд түлхүүр нуусан. Цаа дөрөөнд ор, орилвол ална. Хоёулаа одоо үнэнгээ хэлдэг тоглоом тоглоно гэд. 2 заазуур, 1 жижиг хутга, 1 автирк бариад өрөөний хаалга хаасан. Яах гэж байгаа юм бэ? Нүдийг чинь боочдөг юм уу? Харуул айн гэд ёчтой инээсэн. Бүх хувцаа тайл, өвдөглөж суу. Чамайг нэг л удаа худлаа хэлэх юм бол гуйг чинь тас хэрчин. Ёо. Гуй өвтцөө авч. Эхлээд гарыг чинь тайруул ямруу гэж инээж эхэлсэн. Би яг юу уншаад байгаа юм бэ? Би нэг уншааг байхгүй юу? Одоо уншиж байгаа. Намайг хинтээ харьцсан, уулцсан бэ? Үнэнгээ хэлэхгүй бол ална. Чимдаманд мөчилж хийн. Хүүшээ эн чи одоо. Уцаа кодгүй болгоод өг. Зодож байхдаа найзууд руугаа миний нүцгэн цустай зургуудыг авч явуулж инээлтэж байсан. 2 найз нь шөнө ирээд үүдэн дээрээс явхаас өмнө нэг нь орж ирж харчаад гэд гарсан. Цагдаа дуудаагүй. Царайг нь хараагүй, маш их зодож хамар хугарсан. Давсган дээр гიშгэж нуруу цавируу дэвсэлж толгойг хан шал гээд мөргүүлээгүй газар байхгүй. Ёо миний толгой өвдцөө авч ийн хөөе. Зодож байхдаа дандаа нүцгэн байлгаж өөрөө ч нүцгэн явж байсан. Том чимдан байна уу? Мөчилж хий. 400 удаа босож суу. Минь энэ хараалыг байгаа байхгүй юу? Уртсагчаар нуруулуу олон удаа шавхуурцсан. Аманд чинь оймс чихнээ муу гэ. Орилвол дахиад л шавхуурдна. Ёо эн чи одоо. Одоо 0 дор өвдөглөөд суу.
Одоо над новшийн үсийг чинь хуснаа. Чамайг хинч тоохгүй бөбөө шиг олгоод өгье гэд үс хайчилж эхэлсэн. Хайчилсан зургийг харсан л доо. Одоо та нарт харуулъя заяа. Чи ийм царай муутай бла бла штэ. Хин чамайг тоодын. Дараа нь урд талыг хуссан. Одоо гэрээслэл бич. Одоо гэрээслэлээ уншаад бичлэг хий. Одоо нүцгэн орон дээр хивт. Цагдаад өгвөл чиний нүцгэн бичлэгийг тараана. Чамайг насаар чинь шантаажлна. Гэх мэт маш олон хэрцгий зүйлсийг нэг бүрчлэн бичээд дуусгахгүй тагтнаас дүүжлээд хоолойч нь боогоод алчдаг юм уу? Яаж алах вэ чамайг? Бодъё. 28-ны шөнө чи нэг ч уйлсангүй шазран гэвэ. Яаж уйлах вэ? Уйлаач гэд зодсон тамхины ишээр хөл төлсөн. Би энийг чинийх рүү чихвүү гэд уснасаа харуулсан. Яа энэ одоо. Ёо. Сэрэмжтэй байгаарэ. Дүгнэлт гинэ. Магадгүй хайртай хүн чинь чам руу орилдог, өвтгдөг бол хайр бишээ. Тэр зүйлийг хайр гэж андуурч явсны хариуг амиараа төлөх шахлаа. Зориг төвчээр гарган оруулахар шийдсэн. Энэ ингээд 7 цагийн өмнө орсон. Тэгээ та нар зургийг харж байгаа. Тэгэл энэ үсийг харъя даа. Уснаа. Энэ шүү дээ. Oh my god. Үсийн бүр ийм болтол нь хайрлаа хийсэн шүү дээ. Үс нь уг нь ийм байжгаад ийм болтол нь хайжлаад нүүр аманд зулга. Ёо энэ бараг заазууртсан юм шүү. Яа. За одоо энэ угаасаа залуугийнхэн зургийг гаргах хэрэгтэй штэ. Энийг дахиж бүр Монгол хүнтэй суулгахгүй болтол нь энэ зургийг угаасаа тавих хэрэгтэй. Би хүртэл тавина. Яадгийн. Энийн нэр хүнд гэж юу н хаашаа харсан бэ дээ. Тийм үстэй. Энэ гэхдээ бүр амар зүрх өвдсөн зургнууд. Зүрх өвдсөн. Ёо яаж өвчээгүй юм. Яаж амьд минь гарч ирсэн. Манайхан бас бодгол хэрэгтэй те. За ингээд ийм амар аимшигтай хэрэг 10 сарын 27-нд гарсан байна. Тэгээд энэ ийм хэрэг болвол ганцхан энэ хүн дээр тохиолж байгаа юм биш. Тэгээд энэ дээрээс би бодож байгаа байхгүй юу? Манай Монгол залуучууд ямар хүмүүжлэр хүмүүжээд байгаа юм бэ? Хин ийм хүмүүсийг хүмүүжүүлээд байгаа юм бэ? Энэ гэхдээ хүний гаднаас нь хараад энэ ийм юм байна, энэ тийм юм байна гэж ямар ч мэдэх боломжгүй байхгүй юу? Энэ хүүхний ч бас ингээд буруу гэж хэлэх амар хэцүү шттэ. Гэхдээ би л ингэж утсан. Миний бодол. Би бас өөрөө ингээд дүгнэлт хийгээд нэг удаа гар хүрх юм болвол дахиад гар хүрнэ. 2 удаа хүрх юм болвол 3 дахь ч гэсэн хүрнэ. 3 дахь хүрвэл 4 дахь ч хүрнэ. Тэгээд цаашаа хязгааргүй. Одоо энэ хайртай гэдэг үгний ард хардах. Тэгээ энэ бол хардалт гэж бодож байгаа байхгүй. Би энийг хардалт гэж бодож байна. Хараас үссэн гэж бодож байна. За миний хувьд хардалтыг 3 ангилж байгаа. Нэг нь бол угаасаа сэтгцийн өвчтэй. Энэ бол сэтгцийн эмгэг өвчин. Хоёр дахь нь өөрөө явуулддаг учраас ингэж харддаг. Яг өөр шигээ санаж харддаг. Гурав дахь нь хартай одоо жишээ нь ингэж явуулддаг хүнтэй хамт амьдраад тэгээд хуурдаг
хууртагдаад тэгээд дараачийн хүнтэй нийлэхдээ яг тэр ингээд нөгөө хуурдагдсан мэдрэмжээ ингээд одоо юу гэх юм хуурдагдсан мэдрэмж нь ингээд дотор нь суучж байгаа штэ. Тэнгүүд дараачийн өвчрсөн хүмүүсээ бүгдийг нь яг энэ ингэж байгаа гэд ингээд хардаж эхэлдэг ч юм уу. Би ийм 3 төрөл идэг гэж боддог. Түүнээс хайр гэдэг үгний ард бүр хараалын үгч байх ёсгүй. Бүр үнэхээр хараалын үгч байх ёсгүй. Хайртай гэж хэлчихээ яага араас нь хараагаад идэм би тэрийг одоо л ойлгохгүй байгаа. Энэ комментиг ингээ харахаар нөгөө crime podcast тэгээд одоо чинь юу гэдэг вүлээ cocktail and crime гэдэг амар олон гэмт хэрэг ярьдаг сувгууд байдаг штэ. Тэднэр бол ингээд детальчилж ярьдаг байхгүй ингээд нэгэнгүү тэгэж алсан байна, ингэж алсан байна, тэгсэн гэж ин ингэсэн гэж ин гэд. Тэрнээс бас хідэл авах үнэхээр магадлал өндөртэй. Тэ ингээд санаа орж ирэхгүй житэл тэр эдийг сонсоод яг гэл ороод ирэх бас магадaltaй. Тэгэхээр энэ crime янз бүрийн юм гэмт хэрэг ярьдаг сувгууд болгоомж илүүдэхгүй гэхээс илүү тэр бас жоохон бас цензур одоо ямар ч юмдээ амар хэлэхэд хэцүү. Би одоо жишээ нь тэрийг ингээд сонсдог байсан. Тэгэхээр ийм хүмүүс байдгийн бэ шүү гэд ойлгоод аваад за нэрээ ингээл танилцсан ийм тийм юм болохоор сэрэмжтэй байх юм байна гэд би сэрэмжлүүлэг авч байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө талын юм гаж юмнууд нь тэрний сэрэмжлэх битгий бүр ингээд санаа аваад сэтэл аваад тэрийг үйлдэл болгоод байна гэдэг бол бүр үнэхээр аимшигтай. Энэ одоо ингээд 80 90 70 оныхон 90 оныхон ингээд айгүй хүнд хэцүү нийгэмд амьдраад тэгээд ямар ч тийм хайр, халамж, инхрийлэл, элэг бүтэн гэр бүл гэдэг юмыг мэдэхгүй өсцгөөсөн гэж би боддог байхгүй юу. Яагаад гэхээр миний үед хүртэл одоо ингээд салалтууд 10 жил хахад те аав ээж хідэн хүнийх нь аав ээж хідэн хүүхэд аав ээжтэйгээ хамт байдаг билээ. Ихэнх нь л ээжтэйгээ. Тэгэл ганц нэг нь ингээл элэг бүтэн амьдардаг. Бусд нь ингээл дандаа хагас өнчин бүтэн өнчин. Тэгээ энэ үеийнхэн ч гэсэн бас ялгаа байхгүй. Ингээд хайр гэдэг хайраас хайр үүсдэг учраас хайр гэдэг зүйлийг яг манай тэр 70 80 онд мэдрээгүй. Тэгээд ямар ч хариуцлага байхгүй. Хүүхдээ боллоо, саллаа. Салсан ч гэсэн тийм үстэй энэ аав, энэ ээж, аав ээжийн хайрыг өгөх, аав ээжийн үүрэг хариуцлага гэдгийг ингээд сануулж ярьж өгөх хүн байхгүй учраас ингээд эдгээр хар бор зүрхээрээ өсөөд хин нэгний хайрыг авч чадаагүй болохоор би ингээд ийм хэрцгий хүмүүс өсөж байгаа гэж би бодож байгаа. Гэсэн ч гэсэн ядаж хүүхдүүдтэй анхаарал тавьдаг тийм үү? Аав ээжийн хариуцлага салсан ч аав ээжийн хариуцлага гэдэг юмыг ингээ хоёр талаас нь өгдөг. Аав ээж нь хоёулаа байгаа гэдгээ ингээ мэдэгддэг. Өмнө нь бол тийм байгаагүй л гэж бодож байна. Салсан бол салсан, хүүхдээ чамтай уулзахгүй, явсан бол тэр чигээр яв гэдэг энэ амар буруу ойлголт тахгүй юу. Тэгээ хүүхдээ уулзахгүй байна мэн гэдэг. Энд чинь бас энэ хүн чинь бас шууд юм болчих чинь гэж бас хэцүү. Ямар орчинд яаж өссө нь бас тодорхойгүй. Тэгээд багада ямар сэтгэлийн траума, ямар тийм сэтгэлийн зовнилтой, тэг ямар хүнд хэцүүг туулсныг бид нэр бас мэдэхгүй. Тийм болохоор би хүртэл бодож байгаа. Бид та одоо үзэж байгаа та ч гэсэн би ч гэсэн үр хүүхдүүдээ өөрсдийгөө эхлээ хүмүүжүүлээд дараа нь үр хүүхдүүдээ хүмүүжүүлээд тэгээд ингээд нэг юм гэр бүлийн харилцаа, гэр бүл гэдэг юмыг чухалчилж тавиад үр хүүхдээ санаа хайрлаад бүр ингээд хайрлах юм бол тэр хүүхд том болоод хайрлалт өгнө. Нэг тэр одоо нөгөө 70 80 оныхоо одоо саначлаа нөгөө амар зодож өсгдөг байсан штэ аав ээж уугийнхан чинь ухаан жолоогүй зоддог. Хүүхдийнх нь зүв байхад хүртэл зоддог. Энэ бас амар хэрцгий нийгэм байгаа байхгүй юу? Энэ нийгмийн хүмүүс чинь одоо өсөөд ингээ ихнэрүүдээ зоддог, хүчирхийлэл, хүчин, зодон, хардалт энэ үнэхээр их байгаа. Бид нар энийг хараад энэ хүнийг зөвхөж байгаа ч гэсэн энэ хүнийг ингээ зургийн нийл гаргаад үх даалдор, шорондор гэж хэлж байгаа ч гэсэн бид бүхэн цаашид өсөж байгаа хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх нь
хамгийн чухал гэж бодож байна. Манай Монголд юу л болоод байна да. Үнэхээр чанга болж бүтэж байгаа юм үнэхээр алга. Өнөөдөр уран батлагдлаа. Энэ хэргийн хажууд уран бүр хүн зэдэв. Би тэгжил хэлмээр байна. Энэ хэргийн хажууд уран бол бүр хүн зэдэв. Тэгээ ганц хэлмээр байгаа зүйл нь манай эмэгтэйчүүдийнхаа зүгээс хэлэх юм бол бид нэр ингээд хамаа намаагүй аашилдаг, ингээд дураараа өөрсдөө харааж өрөөн, тэгээд төрүүлж эрэхтэй үнд ихэнхдээ гар хүрсэн байдаг. Эмэгтэй хүн төрүүлж гар хүрсэн байдаг. Толгой төрөөрөн зохих, нүүрлүү наалгадах, одоо юу гэдгийг те, ямар ч сан төрүүлж гар хүрсэн байдаг. Энэ бол одоо энэ харилцаа хүндрхийн эхлэл гэж боддог. Тэгээ өөрсдөө ч гэсэн хэл амаа бодож одоо эмэгтэй хүмүүс ялангуяа төрүүлж гар хүрмээргүй байна. Тэгээ эрэгтэй хүн ч гэсэн бас бодох хэрэгтэй. За ингээд үнэхээр хүн зэдэв ярьсанд уучлаарай. Бид эдийн цаг хугацаа бид нэр энд өөрд мөнх амьдрахгүй штэ. Би биэндээ жоохон хүндэтгэлтэй хандъя. Би биэндээ жоохон хайртай бай. Би үнэхээр гуйж гин. Үнэхээр болж бүтдгүү юм болвол гоё ярилцаад салдаг байгаасай гэж би үнэхээр хүсэж байна. За ингээд өнөөдрийн блогт хамт байсан баярлалаа.